Даралт ихсэлтэй хөгжим хөгж юу юм уудаг хүмүүс минь нэг анхаараарэй. Сэтгэл хөдлөлийн сэтгэл хөдлөлийн төрхийг удаан хугацаагаар бодож, санаж, тээж дахин дахин түүндээ эргэн орж тэгээд түүнийхээ төлөө ингээд стресстэй ямар нэгэн өнгөрсөн болон одоо сөрөг хандлага, сөрөг үйл явдлыг байн дахин бодож явдаг хүмүүс энэ судсыг байнгын ингээд агшаалттай яваалаад байна. Тэгснээрээ даралтыг үүсгээд байна. Тэгэхээр зөвхөн ганцхан эмэнд биш мөн давхар сэтгэл зүйн төлөв байдлаа бид нэр тайван байх амьдралдаа болж бүтэж байгаа чадсан бүтээсэн тэр асуудлыг илүү ихээр албаар бүр зориудаар ухамсартайгаар бодох нь бидний хамгийн бас номер 1 хийх ажил энэ байна. Тэгээд байн тэр өнгөрсөн болон одоогийн сөрөг төлөв байдлыг ингээл бодоол үргэлжлүүлээд явах олон хоног тэгээд нэг ууралчгаад нэрэ тэр ууралсан уураа тавьдаггүй гэж хүмүүс ярьж идэв шүү дээ тий. Тэр нь танд хохиролтой байгаад байна. Таны даралтыг улам ихсгээд байгаад байна. Тэгээд эмэнд буухгүй болгоод байна. Ямар нэгэн эм үйлчлэхэд таны бодсон дотоод энэ мэдрэмж чинь илүү давж орж ирээд байна. Тэгснээрээ хэн хохироод байгаа юм? Та өөрөө л хохироод байж тээ тийм ээ. Тэгээ бүх төрлийн айдас үйл ихтгэлцэл гадна болж буй байдлыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байдлаас бас үүдэлтэй байдаг гэж штэ тий. Тэгэхээр яг тэгж байна уу? Тэгээ яг бас гол шалтгаан өөртөө болон бусдыг өөнтөглөгч хандлагатай хүмүүс даралт ихсэл хандлагатай байх нь байна. Шүүмжлэгч, зэмлэгч, төгс төгөлдрийг хүсэгч тий. Тэд яаж хийж гал амьдралаас стресстэх зүйлийг шүгээл олж хардаг гэж байгаа байхгүй тийм даралт ихтэй хүмүүс. Тэгэхээр тэр нь магадгүй тэгтээ тэр хүмүүсийн уг нь бол цаад санаа нь аливаа зүйлийг сайжруулчихъя одоо байгаа байрнаас нь илүү дээрдүүлчихье илүү сайжруулчихъя гэсэн чин хүсэл байгаа ч гэсэн арга нь буруу байдаг. Ямар ч юмыг шүүмжлэлээр өөнтөгч зангаар сөрөг байдлыг олж харснараа тэр зүйл ингээд засагдах нь богино хугацааны зарцлыг авна уу гэхээс холын замдуулахын худлаа байдаг. Тэгээ бусдыг стресстүүлэн дээрэс нь нэмж өөрөө стресстэй тэгээ тэрнээсээ болоод даралт нь ихсээд байгаа. Тэр нэг стресстэй тусам юмыг болохгүй бүтэхгүй зүйлийг харах тусам хүн өөрөө их илүү уурлангуй болчдөг. Тэгэнгүүтээ буцаагаад нөгөө кортизол гэдэг дааврыг ялгаруулцдаг бүрийн тухайд. Тэр даавар яадгийн ялгарсал бол заавал аль нэг эргэтэн шингэсэн эд эргэтнээ гэмтэн өвчлүүлэн үйл ажиллагааг нь доройтуулдаг. Билээд байгаа шүү. Тэгээ тэр даавар нь энэ байна. Биднийг өвчлүүлдэг, даралтыг маань ихсэгдэг даавар энэ идэг. Бүрний энийг бид нэр яагаад ялгаруулад байгаа юм бэ? Яагаад энийг ялгаруулахын төлөө амьдралаад байгаа юм бэ? Энэ дааврын нөлөөгөөр л бүхий л өвчин үүсэж байна. Тэгвэл амьдралдаа болж байгаа бүтэж байгаа сайн сайхан зүйл харах, эргээр хандах болохгүй байсан зүйл ч гэсэн байсан эргээр хандах. За энэ удаад л болоогүй юм баагааз гэж тайвшрах. Тэр ингээд үйл явдалд илүү анхаарлаа хандуулах нь биднэрт илүү ашигтай, биднэрт илүү үлзийтэй байдаг. Тэгээ зөвхөн ингээд өөрийнхөө хандлагыг өөрчлөхгүйгээр зөвхөн нэг эмэнд найдаал зөвхөн нэг цус шинжлэх юм зөвхөн тэр холестерин бууруулах юмд ингээд найдахгүй. Та өөртөө найдана. Тэр хүч танд байгаа. Тэгэхээр аль болох эерэг бодолтой байх нь байна. Эерэг байх нь байна. За тэр энэ стресстэй ингэж өөртөө тухгүй байдал үүсгэж энэ дааврыг ялгаруулснаар болж бүтэж байгаа даавар буюу үнжин тархинаас энэ даавар ялгардаг окситоцин даавар. Энэ даавар ялгарх юм бол дахиад нэг эд эрхтэнд шингэдэг. Тэр шингэсэн эд эрхтний ангаадаг, эмчилдэг, эдгээд үйл ажиллагааг нь дэмждэг. Та тэгээ энэ хоёр дааврын алийг нь ялгаруулад байгаа юм. Амьдрал зүгээр дааврын солилцоонд л бид нар явагддаг байна. Тэгээ энэ мэтчлэн бүхий л уур шиг зүрх ходоод нойр булчирхай элэг цөс гэд бүх эрхтний ингээ ангаах болон шинжлэх ухаан сэтгэл зүй талтай ингээ холбоод тайлбарлсан хичээлүүд ингээ бэлэн болж байгаа. Тэгээ таныг тэр сургалтандаа бас урьж байна. Тэг нэг төлөөд насан туршдаа тэр групптэй та байна. Насан туршид нь ямар нэгэн байдлаар эрүүл зөв
амьдралын хэв маяг, сэтгэлгээ, квант дэмжлэгээ гэдээ бүр ингээд хуваалцаад явнаа. Тэгээ таныг ч гэсэн би урьж байна. Тэгээд яг мэрэгжлийн хүний зөвл үүднээс мэрэгжлийн салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд ингээд энэ нь бидний бас нэг хийх хамгийн том үүрэг хариуцлагаа ингээд ухамсарлаад ажиллаж байгаа нэгэн тийм эмч хүн байна. Баярлалаа.